Монголын мянганы сорилтын сан үзүүлж байна. Эрүүл мэндийн төсөл. Эрүүл мэндийн төсөл нь Монгол улсын хүн амыг зүрх судасны өвчин, чихрийн шижин, уман хүзүүний болон хөхний хавдраас үрдэгчлэн сэргийлэх, эрт дэлгэрүүлж онцлох, үр дүнтэй өртөө багтаа эмчилгээгээр хангах, олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, туслан үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэд маягийг хэвшүүлэх чиглэсэн боловсрол мэдээллийн олон талт үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймагт 41 чиглэлээр 11755 эмнэлгийн болон эмнэлгийн бус мэрэгжилтнүүдийг сургаж, 13 мэрэгжлийн чиглэлээр 427 сургагч багш нарыг бэлтгээд байна. Шинэ зууны шинэ Монголын гэрэл ирээдүй хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлцгээе. Тулхтай хөгжил, чанартай амьдрал. Монголын мянганы сорилтын сан. Хамархан сайн байцгаана үзэгчтэй UBS телевиз Монголын мянганы сорилтын сонтой хамтран бэлтгэж буй. Өнөөдрөө сайхан маргаас цуврал нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаад манай студид эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ноён Мөнхбат. За Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн захирал Мөнх Тайвнаар хүргэж ирээд байна. Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За. Тэгэхээр Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа 6 төслийн нэг нь бол эрүүл мэндийн төслөө тийм ээ. Тэгэхээр ер нь төслийн гол зорилго ер нь яг юунд чиглэгдсэн, үйл ажиллагаа хамарсан цар хүрээ нэр нь ямар шүү байна. Ингээд төслийг харж байхад өнөөдөр энэ ач холбогдол нь ямар шүү төвшөнд хүрч юу гэдгээс бас яриагаа эхлэх зүг байх. За баярлалаа. Ингээд бас сайхан сул тавилаа. Тэгэхээр би бол ач холбогдлоос эхлэе гэж бодож байна. Тэгэхээр халдварт бус өвчин гэдэг нь одоо 20 дугаар зууны тахалч гэж 20 дугаар зууны тахалч гэж ярьдаг тийм. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага, нэгдсэн үндэсний одоо чуулган гэж ярьдаг те, түүхэндээ 2 удаа эрүүл мэндийн асуудал хуралдсан байдгийг. Нэг нь 2001 онд одоо дэлхийн нийтээр тархаад байгаа энэ доох буй спид гэж ярьж байсан те. Энэ асуудлаа нэг хилцээд одоо улс орнуудын тэргүүнүүдийг энд анхаарлаа хандуулаач гэж. За хоёр дахь нь бол 2011 онд одоо бас 2 жилийн өмнө одоо Нью-Йорк хотно мөн адилхан дэлхийн одоо удирдлагууд цуглуулад халдвар сүвчийн чиглэлээр хуралдсан юм байна. Учир нь юу гэхээр 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын одоо 4-ний 3 нь хот суурин газар амьдрах нэ. За хот суурин газараа дагаад нөгөө хүмүүс маань нөгөө суурин иргэшилт дагаад хөдөлгөөний хомсдол, хоол ундны асуудал, стресс, нийгмийн бухимдал, за ингээд зүрх судасны өвчин, хавдар гэдэг ийм өвчнүүд бол маш ихээр нэмэгдэх нэ. Ийм учраас одооноос төр засгийн тэргүүнүүд энэ дээр анхаарахгүй бол яваанда тухайн улс орнуудын буюу дэлхийн эдийн засгт маш том дарамт ирнэ гэдгийг бол онцлсан юм байж. За ийм ч учраас өнөөдөр бол үүдгийг Монгол орны хувьд бол манай насан туршсан хүн амын дунд маань нас баралт буюу өвчлөлийн ихэнх хувийг нь бол энэ халдвар сүвчийг эзэлж байгаа юм. За ингээд тоомчлох юм бол одоо гэдэг хавдар гэж ярьж байна, зүрх судасны өвчин гэж ярьж байна те. Одоо уушгины өвчин гэх мэт те. За энэ өвчнүүд бол осол гэмтэл байж байна. За ийм учраас энэ бүгдийг бол Монгол улсын засгийн газар өөрийнхөө бодлого, өөрийнхөө хөтөлбөрүүддээ бол тусгаад одоо энэ хавдартай тэмцэх үндэсний дэд хөтөлбөр байж байна. Осол гэмтэлтэй тэмцэх хөтөлбөрүүд байж байна, үндэсний хөтөлбөрүүд байж байна. За энэ бүгдийг монголчууд өөрсдөө энэ төслөө бичээд Америкийн засгийн газарт тавиад Америкийн мянганы сорилтын корпорацаар дэмжүүлээд ингээ өөрсдийнхөө бодлогыг энэ санхүүжүүлэлтээр нь хэрэгжүүлж байгаа нэг юм өвөрмөц ийм төсөл байгаа. За ийм учраас би юу гэж хэлэх чинь энэ бол маш холбогдолтой. Учир нь бид өөрсдөө өөрөх асуудлыг тодорхойлоод тэрийг гар харгад замыг бол олон улсын шилдэг туршлаган дээр үндэслээд ингээд олон улсын зөвлөх байгууллагуудаар
Дээрээс нь одоо дотоодын байгууллагуудтай хамтраад яамтайгаа хамтраад цуг хэрэгжиж байгаа учраас энэ бол маш ач холбогдолтой юм аа нэг талаасаа. Нөгөө талаасаа энэ бол үр дүн бол одоо юу гэдгийг 1-3 жил төслийн хугацаанд гарна гэж байдаггүй. Учир нь халдвар зүйч маань өөрөө юу гэдгийг маш одоо амьдралын одоо хэв маяг буюу удаан хугацаанд явагддаг энэ процесс учраас тэр өөрчлөлт мөн адилхан удаан хугацаанд гардаг. Учир нь юу гэвэл насан туршид хүртсэн хүн нэгэнд биеийн таваар хичээллээгүй эрүүл бус хоолдог хүн болвол тий. Тэгээд даш зурцсан 20-30 жил болцсон хүн болвол тэрийг өөрчлөлт байхгүй ч үнэхээр айгүй удаан өөрчлөгддөг. Харин шинэ үеийнх нь байж байгаа. Залуучууд байж байгаа. За энэ улсууд дээр гол нь бол одоо анхаарч энэ улсуудын одоо өөрчлөлтийг бол тавьдгийн. За ингэснээр бол энэ мөн цаашраа бол юу гэдгийг удаан хугацаанд 20-30 жилийн дараа бол юу гэдгийг энэ өвчин буурах одоо чи хандлагатай нас баралт нь буурах эрт хэдрүүлэх нь сайжруулад эмчилдэг ийм бол нөхцөл яаж байгаа. За бас нэг би зүйл хэлхий гэж бодож байна. Учир нь ер нь эрүүл мэндийн савд хэрэгжиж байгаа төслүүд бол нөгөө том эмнэлэг тоног төхөөрөмж одоо хүмүүс юу гэдгийг авах юм бол энэ төсөл эрүүл мэндийн төслүүд их сайхан байна. Одоо их юм хөрөнгө оруулалт хийлгэж бодоод байдаг байхгүй юу. За урднаас урдлын одоо төсөл харж байгаа чинь эрүүл тэгдэг юм. За манай төслийн хувьд бол энэ төслийн хувьд бол илүү тоног төхөөрөмжхөөсөө илүү одоо эмнэлэг гэдэг маань гэсэн өвчлсөн хойнонд эмчлэх гээд эмнэлэг өрөөд ийн гэсэн үг шүү дээ. Өвчлөхөөс нь өмнө яаж эрүүл байх вэ? Ард иргэдийг яаж эрүүл одоо ёс заншил яаж сургах вэ? Дээрээс нь тэр эрт хэдрүүлгийн тогтолцоо гэдгийг Монгол улсад үндсэндээ одоо бий болгох гэж байгаа. Бий болгочоод байгаа. Бий болж гэлж байна энэ. Тэр нь яг л тогтмол нөгөө эрсдэлтэй насанда хүмүүс маань үзлэгтээ орж ирэх тогтмол. За би одоо юу гэдгийг одоо 40 гарцсан хүн гэдэг маань тогтмол би одоо 2 жил тутамд аралтаа үзүүлж явах хэвээр, чихрийн одоо сахарын хэмжээгээ үзүүлж явах хэвээр тий. Ийм шилжээнд 2 жил тутам орж явах хэвээр нэг ясандаа. Тэгэхээр энийг дадал болгоод инстинкт бий болгож өгч байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр нэг одоо юу гэдгийг намын сонгуульч гэдэг нэг компанид ажиллах маягаар нэг удаа нэг юм хийгээд тэгэл алга болчдөг. Одоо чинь эрүүл Монгол одоо хүн гээл одоо нэг төсөл би хөтөлбөр явлаа шүү дээ бид нар хүн болон үзэгт орох ёстой гээл өрхийн сумын баахан божигнуулаад явсан. За тэгээд энэ мэн тогтвортой үргэлжлэхгүй болохоор зүгээр нэг удаан компанид ажиллуулчихад байгаа байхгүй. Энэ төслийн нэг гол зорилго илрүүлгийн тогтолцоог тогтвортой байлгах. Ийм гол зорилготой ашиглалттай байгаа. Эрүүл мэндийн яамнаас ч гэсэн барьж байгаа гол бодлого бол сүүлийн үед бас энэ чиг рүү хандж байна гэж ойлгогдоод байгаа л да тийм ээ. Нэг хэсэг бол бид нар баахан имлэг бариад зөвхөн л одоо хүмүүс мэн ч гэсэн өөрсдийнх нь дадал зуршил тийм байлаа шүү дээ. Өвчин одоо хилж үсийг хийсч ирнэ. Өвчин туссан хойно л одоо би үзүүлж харуулаад яхаас гэл нэг тоохгүй явсаргаа сүүлд нь баахан зардал мөнгөч гардаг 2 дугаар аймнаас эрүүл мэнд нь өндөр эрсдэл учирдаг. Тэгэхээр энэ дадал заншлыг энэ хив зуршлыг өөрчлөх тал руу бас яамны бодлого бол бас чиглэж байгаа тийм ээ. Тэгэхээр төсөлтэй хамтраад яг энэ бодлого дээр юу сүрлэх хөх нөгөө нийгмийн эрүүл мэнд гэдэг асуудал маань гарч ирэх байна. Энэ чиглэлээр ямар тодорхой бодлого бас барьж эхэлж байна. Тий. Тэгэхээр энэ бол нэг юм л дээ. Ер нь бол яхаа Мянган Суултын сангийн эрүүл мэндийн төсөл гэдэг маань үндсэндээ сая мөнхтөн захирал ярьчлаа шүү дээ. Монгол хүмүүс өөрснөө боловсруулад гэж байна, тийм ээ. Тэгээд өөрснөө хэрэгжүүлээд. Тэгэхээр энэ утгаар нь хэлэхэд бол ерөөсөө энэ бол эрүүл мэндийн яамны санаачлагаар эрүүл мэндийн яамны боловсруулсан бодлого энэ бүх төсөл чинь эрүүл мэндийн яамны тавьсан одоо нэгсэндээ санаачлагаар гэсэн үг. За тэгээд энэ төслийн өрөөнд яг одоо эцсийн дүндээ шийдэх асуудал бол мэдээж мөнгө санхүүтэй холбоотой бүх. Энэ асуудлыг л Мянган Суултын сангийн одоо энэ төслийнхэн бол одоо хийж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө хамтарч ажиллах гэдэг утгаас биш. Ер нь бол ерөөсөө л нэг ажил. Одоо төслийнхэн ч тэр эрүүл мэндийн яамны нэг ажил. Дээр нь сая хэллээ тэр нийгмийн эрүүл мэндийн хүн ерөөсөө өвдцэн хоноо биш. Ерөөсөө дэлхийн нийтийн чиг хандлага бол ерөөсөө л тэр. Эрүүл мэндийн аль ч одоо улсын эрүүл мэндийн салбарын гол digнэнд тавьсан зорилго бол нийгмийн эрүүл мэндийн чиглэл рүү ерөөсөө өвчлөхгүй л байх хэрэгтэй. Өвчлөхгүй байхын тулд яг нөхөр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг цогцоор нь зөв суурьнд тавьчих хэрэгтэй. Нэгэнт тавигдсан суурь байдаг юм бол тэрийг зас залруулж явах хэрэгтэй. Тэр утгаараа энэ чинь нөгөө нийгмийн эрүүл мэндийн одоо тодорхойлт байдаг л да 2011 онд одоо батлагдсан эрүүл мэндийн хуулийн дээр бол нийгмийн эрүүл мэнд гэж юу юм бэ гэх юм. Тэгэхээр нэгдүгээрт нь жишээ нь одоо ард иргэдэд нийгмийн боловсролын эрүүл мэндийн боловсрол олгох. За ингээ боловсролтой олцсон яах хэрэгтэй. Өвдөжгүй, гэмтчихгүй. Тэрнээс урдсан сэргийлэх бүх суурь мэдлэг тэр хүн олж байгаа гэсэн. Тэгэхээр чинь ер нь бол ирээдүйн хандлага бол ойлгомжтой шүү дээ. Хүн ерөөсөө өвтгөл байлна л гэсэн үг байхгүй. За төрөх гэдэг бол нэг өөр шүү дээ. Өвдөх гэдэг өөр. Тэгэхээр ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн гол зорилго юм. Тэр ч утгаараа Монгол улсын манай одоо улсын эрүүл мэндийн салбарын ганц гол одоо зорилго л юм шүү дээ. Тэр ч утгаараа нийгмийн эрүүл мэндийн салбарыг бол
нэлээд дэмжиж одоо янз бүрийн одоо хуучин одоо бас ажиллаж исэн байдлыг сэргээх байдлаар бас үйл ажиллагаа явагдаж байна л да. Жишээлх юм бол одоо бүх аймаг дүүрэг сумын одоо эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн төвүүд нь одоо бий болчлоо. Тэнд ажиллах боловсон хүчин бий болчлоо. За эрүүл мэндийн талаарх нэг хийх одоо судалгаа нь иж бүрнээр бүрдчихлээ. Тийм ийм л ажил явуулсан. Сүүлийн үед яг түрүү нөгөө хэдийгээр энэ ажил бол урт удаан хугацаанд үр дүн гарна гэж байгаа боловч зарим нэг нааштай өөрчлөлт гэдэг юм уу хандлага бол нийгэмд мэдрэгдээд эхэлсэн шүү дээ. Хүмүүс сүүлийн үед их зүв хоолдох ба их сонирхдаг болж, хооллдог болж тийм ээ. Аль болох бас хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг болж, хэдийгээр ингээ бидний хотчлтын амьдралын хөвшил ингээ хөдөлгөөний дутагдлалд оруулаад байгаа ч гэсэн хүмүүс аль болох бизнесээр хичээлэх ч юм уу тийм ээ. Янз бүрийн одоо хөдөлгөөний дутагдлаас яаж сэргийлэх вэ? Тэгээ дээр нь ялчгүй нөгөө энэ урьдчилан сэргийлэх үзлэг гэдгийг бол бас их чухал тооцож байна. Тэгэхээр төслийн нэг том хэсэг бол энэ эрт илрүүлгийн үзлэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эрт илрүүлгийн үзлэгийн хүрээнд одоо жишээ нь ямар өвчний үзлэгийг одоо хамруулж хаана зохион байгуулах вэ? Тэгэхээр эрт илрүүлгийг улс орон дээр зохион байгуулж байгаа. Бүх анхан шатны тусламж үзэсгэлэн үзүүлж байгаа нэгжүүд дээр, сум өрхийн эмнэлгүүд дээр 4 төрлийн өвчин байгаа шүү дээ. Умаа хөзөөний хавдрын эрт илрүүлгийн үзлэг, хөхний өмнгийн эрт илрүүлгийн үзлэг, за зүрх судасаас бол дард хэсэг өвчин, чихрийн шижин гэсэн ийм 4 өвчнөр л байж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн энгийн эрт илрүүлж болдог, амархан, бага зардлаар их химиг цохиж болдог ийм 4 өвчин сонгож авсан гэхээр. За энэ тогтолцоог энэ 4 өвчин дээр бий болгоод ингээд цаашаа тасралтгүй авч яваад бэхжүүлчих юм бол өшөө цаашаа олон өвчнийг нэмээд өргөдөж авах боломжтой юм байна. Тэгэхээр бусад орны жишээ нь авч үзэж явах юм бол юу гэдгийг эрүүл мэндийн үзэх тогтмол одоо 2 том ордог болчихлоо шүү дээ. Гэхдээ тэнд маш олон өвчнүүд нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр тухайн олон өвчин байна гэдэг нь өвчин нэмнэ гэдэг маань тухайн орны эдийн засаг буюу улс орны эдийн засаг тэрийг авч дийлж чадахгүй гэдгээс л хамаарч байгаа. Тэгэхээр бидний сонгож авсан энэ 4 өвчин бол яамны зөв мөнгө дарга ярьлаа. Яамны болол дээрс тодорхойлсон хамгийн бага зардлаар тэг авч болох төрд одоо дааж болох үс ийм асуудал байж байгаа. Тэг хамгийн гол одоо хөрөнгө оруулалтын хэсэг болох нөгөө эмчилгээний тоног төхөөрөмж, хүний сургалтын асуудлууд те энэ гол юмыг нэг төслийн хүрээнд бол санхүүжилтээр хийгээд бэлтцээ. Бүх сум эмч, бүх өрхийн эмчтэр энэ чиглэлээр сургалаа. Шаардлагатай нөгөө тоног төхөөрөмжийн худалдаанд аваад өгчлээ. Одоо цааш бол нэг өргөс сум аймагуд дүүргүүд бол өөрийнхөө одоо эх орныхон жилийн төсөвтөө тэр урсгал зардалд одоо хичнээн хүмүүст орохын тэрний нэг удаагийн хэрэгслүүдийн зардал суулгаж өгöd аваад явах боломжтой. Энэ бол цаашаа юу гэдгийг зогсохгүйгээр үргэлжлээд авах юм боломжтой юм байж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань юу гэдгийг 3 жил тутам 30 наснаас хааш 3 жил тутам 30, 33, 36, 39 одоо 42 гэдэг энэ наснууд дээр тэр шинжилгээнд ордог болчихж байгаа. Тэгэхээр энэ талаас бол энэ бол их ач холбогдолтой одоо зүйл байж байна. Тэгээд яг юм ихтгэл бэрхшээлүүд байдаг. Энэ тогтолцоо бий болгох өөрөө тодорхой хэмжээний хугацаа шаарддаг юм байна. За нөгөө талаас бол яг хөглөөр энэ зөвхөн төслийн ажил биш. Түрүүн одоо мөнх адарга хэлдэж энэ бол яамны өөрийнх нь ажил, нэг ажил юм аа гэж. Тэгэхээр бас тодорхой юу гэдгийг одоо энэ хэрэгжүүлж байгаа төсмөр бүх аймагт хэрэгжиж байгаа ч гэсэн бас зарим байгууллагууд маань төслийн ажил гэж буруулаа ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр төслийн ажил биш. Хэрвээ би нэг өрхөд ажиллаж явах юм бол миний өрхийн эмч миний ажлыг хийж өгөх тусалж өгж байгаа байхгүй энэ төсөл маань. Тийм миний ажил ерөөсөө огт нэмэгдсэн ажил байхгүй. Нөгөө талаас би өрхийн эмчийн хувьд тодорхой хэмжээний хүн амыг хариуцж эрүүл мэндийн хариуц ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хүн амын эрүүл мэндийг сайжруулах гэж байгаа учраас миний ажлыг дэмжиж байгаа учраас энэ ажлыг би өөрөөсөө болгож авах хэрэгтэй. Тэгэхээр энэ талтаа одоо юу гэдгийг бас орон нутгийг бас нэлээд анхаарч эмч нарыгаа бас энэ тал руу бас ажиллаа сайн гэж болгосмээр байна тийм. Нэг үе бол яг хүмүүс нөгөө эрүүл мэндийн боловсрал гэдэг нь мэдээлэл дутамгаас болоод тийм ээ ер нь би бол хавдрын одоо эрсдэлтэй болчих байсан бол өнгөрсөн өнөө мэддэг ч юм уу тийм зарим одоо төрлийн хавдар шинж өөргөөж байгаа гинтхэн хүндэрсэн шатанд мэддэг шүү дээ. Тэгвэл одоо бол энийг мэдснээр хүмүүс би ер нь үзүүлж явах хэрэгтэй маань харуулж явах хэрэгтэй маань өөрчлөл сэргийлж болох юм байна гэдгийг хамгийн гол нь халдвар тус өвчин ялангуяа ослог эмнэлэг гэдэг бол өөрөө сэргийлж болох өвчлөлүүд учраас энэ тал руу нь бол түлхүү ажил явсан баг тийм ээ. Ер нь бол хүмүүс шинэ дунд нэг түгээмэл ойлголт байдаг л да. Нарийн мэрэгжлийн эмч нарлыг сайн бэлтгээд авах юм бол өөрөөр хэлбэл тэр хүндэрсэн өвчнөд бол бид нар тэмцэж чадна гэж ойлгодог тийм ээ. Тэгвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн боловсон хүчин тэр чиглэлийн мэрэгжилтэн гэдэг бол бас чухал тийм ээ. Эсрэгээр явах гэдэг чинь. Жишээ нь сая би хэллээ шүү дээ. Анхан шатны эрүүл мэндийн одоо байгууллага буюу өрхийн юм уу эсвэл багийн эмчтнэр гэл ингээд одоо өнөөдөр бид нар сая өрхийн эмчнэрийн тухай ярьж байна. Ерөөсө тэнд олон талын мэдлэгийг тэгш эзэмссэн одоо универсал эмч. Нарийсах биш харин ерөнхий чиглэлээр. Жишээ нь нэг одоо өвчтөн ороод ирэхэд сэтгцийн талаас зөвлөгөө өгчдөг.
За одоо тэр дотрийн чиглэлээр нөгөө сайн ярьж байгаа тэр нарийн мэрэгжлүүдийн анхан шатны болон дунд шатны бүх мэдлэг боловсрол олдсон универсал буюу одоо ерөнхий эмч гэдэг ийм юу байх хэвээр. А сая тэгээ энэ дээр яг бид нар мөнгөтэй цэглэл хэлсэн дээр нэг юм нэмэлт чи тэр өвчнүүд бол явандаа ингээ нэмэгт хандлагатай гэдэг маань нийгмийн одоо бас тухайн цаг үеийн одоо янз янзын асуудлуудтай холбоотой энэ чинь нийгмээс шалтгаал. Жишээ нь одоо өнөөдөр ингээл бид нар зүрх судасны өвчнийг одоо 2-3 жилийн өмнө сонгоод авчихсан бол өнөөдөр зүрх судасны өвчний дээдлэлт нь хамгийн их яригдж байгаа одоо бөөрийн өвчтөний тухай яриад хэлчихэж байгаа хэрэг. Одоо өчтөр ихэд 14-нд дэлхийн нийтээрээ бөөр хамгаалах өдөр ингэ явуулчлаа. Гэтэл энэ яах гэж ингэж гарч байгаа нөхөр өнөөдөр бөөрийн өвчл нөгөө яриад байсан зүрх судасны өвчний дээдлэлт нь арчлаа шүү дээ жишээ нь. Тархалтаараа за тэгээд одоо эмнэл зүүн байдлаараа тэр одоо хүндэрч байгаа байдлаараа гэдэг юм уу. Тэгэхээр энднэр дээр бид нар цаг үеийн асуудал учраас сорилын сангийнхантайгаа мөн адилхан за бөөрийн өвчлөлийг бууруулах, бөөрийн өвчлөлийн тандал судалгаа хийх, урьдчилан одоо эртэлрүүлэг хийх, хүндрүүлэх. Одоо энэ яриад байгаа ш. Диализын аппаратанд орж хүндэрч байна. Хүндэрч байгаа. За тэгээ бүр болохоо бол элэг бөөр шилжүүлэн суулгах месослын асуудал ярьж. Гэтэл одоо бидний ерөөсө ганц зорилго бол тим төвшөнд хүрэхгүйгээр өнөөдрийнхөө төвшөнд бариад дараагийн удаа бол бууруулах хэрэгтэй байхгүй. Ирээдүйд бууруулаад бүр байхгүй болох хэрэгтэй. Өнөөдөр бид нэг шүүмжлэлтэй ярьдаг юм бол одоо эрүүл мэндийн зардал одоо хүмүүсийн ихчдэр улс орны ихчдэр өстой тоймгүй өндөр байна гэж ярьдаг. Тэгэхээр асар их мөнгө гадшаа эмчилгээний онцлогоонд ингээ урсч ин гэл ярьдаг шүү. Тэгэхээр сэргийлж чадах юм бол бид нар бас эдийн засгийн талдаас хийсэн асар их хэмнэлт бий болгож чадах нэ. Энийг судлаад байна шүү дээ. Одоо жишээ нь өвдцөө хоноо $6 зарцуулах биш. Өвдөхөөс өмнө нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах $1 зарцуулдаг гэж байна. Тэгэд ойлгочих шүү дээ. Хамгийн энгийн юм л юм шүү дээ. Тийм бид нөгөө сонгож авсан 4 өвчин дээр гэсэн мөн адилхан байхгүй. Одоо жишээ нь даралт хэсэг өвчин. Одоо 40-с дээш насны эрэгтэй эмэгтэйчүүд маань өрхийн эмчтэй жил тутам очиж даралтаа үзүүлээд өвчин хянуулаад өвчин нэг даралт өвчнөд болчих юм бол тэр амьдралын турш байх архаг өвчин гэж томьёолцсон ерөөдөө бол. Тэрнээс салахгүй байхгүй юм. Тэр тогтмол хяналтанд имэйл ууж явах хэрэгтэй байхгүй. Өдөр болго нэг таблет имэйл ууж явах хэрэгтэй. Тэгээд цаашаа даамжуулахгүй ингээ бариад авах юм бол тэр хүн чинь эмийнхэн зардлын бодоход жилдээ те ойролцоогоор нэг $18 зард гаргаж байгаа юм. А хэрвээ тэр эмээ уухгүй тэр хүн өвчнөө хүндрүүлээд нэг өдөр одоо юу гэдгийг тархины цус харвдаг ч юм уу те хүндэр ингээд болоход эсвэл нас орж болно. Эсвэл доотлон 6 сарын хөдөлгөөний чадвараа алдна. Хөдөлмөрийн чадвараа алдна гэдэг чинь дагаад тэр гэр бүлийн нэг хүн бас асарч хамгаалах болно гэсэн үг. За ингээ эдийн засгийн хувьд маш том дарамт болж байгаа байхгүй юм чинь. Тэгэхээр энийг бас нөгөө ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ сонгосон өвчмөнд бүгд цаана явах хэлээр эдийн засгийн үр ашгийг тооцсон. Тэ? Бага зардлаар урьдчилан сэргийлэх эртэлрүүд өвчнийг бариад авах. Ингэснээр тэр их том дам зардлыг хувь хүн өрх айл гэр бүл улс оронд өгөх тэр том дарамтыг чөлөөлөх гээд байгаа байхгүй юм. За энэвгээр бол их ач холбогдолтой ийм 4 өвчин байгаа шүү дээ бас хэлмээр байна. Сая жишээ нөгөө бөөрийн өдргээл болоход өрслөө хүн болгоны бас нэг мэдчих хэвээр юмыг л бас урсан сэргийлэхэд дурл бид мэдчих хэвээр. Яаж л үр хөвгтээр нэг чигийг татдгууд улаан гутал. Тийм ээ өмсгөл бас нэг бөөрийн эрслээс хамгаалах юм шиг гээд. Тэгэхээр энэ мэтийн мэдээллүүдийг энгийн юм шиг хэрнээ цаашдаа бол асар чухал мэдээллүүдийг бол төсөл бас өгч явсан байна. Ер нь эмнэлгийнхээ бас тусламж үйлчлэгийг, эрүүл мэндийн салбарынхаа тусламж үйлчлэгийг сайжруулах чиглэлээр яамтайгаа салбартайгаа ер нь яаж хамтарч ажиллана? Тэгэхээр юу л да бүх өдрөө хэлсэн бүх орон нутагт буюу эхлээд энэ төсөл маань анхны одоо бүтэц анхны зураглалаар бол зөвхөн сонгосон 4-5 аймагт байсан. За тэгээд энэ хүнхээр 4-5 аймагт хэрэгжээд хэрэггүй юм байна. Бүх аймаг сумдуудаа хэрэгжийгээд яамнаас хүсэлт гаргаад ингээд төслөө өргөжүүлээд ингээд бүх аймаг сумдуудаар энэ төсөл маань хэрэгжиж байгаа. Энэ төслийн нэг онцлогны болохоор яг нөгөө цогц арга хэмжээг нэг өвчин дээр цогцоор нь шийдсэн шийдэлтэй ийм төсөл юм байна. Сургалтаа тоног төхөөрөмжөө. Дээрээс нь яг дан ганц эрүүл мэндийн байгууллага маань энэ өвчнийг багасгах, энэ өвчнийг бууруулах, цаана иргэн хүний өөрийнх нь эрүүл мэндийн асуудлын хариуцлагын асуудал байгаа байхгүй юу? Тэрийг нь бас тодорхой хэмжээ бид нар нөгөө зан үйлийг өөрчлөх, сургууль сурчлагын асуудал нэлээд анхаарсан. За тийм ч бас манайх хэвдгийн Монголын үндэсний радио телевиз, бус телевиз манай олон шторкууд яавал одоо эрүүл байх уу те? Яавал эрүүл хооллолт идэх үү? Хөдөлгөөнд ямар ач холбогдолтой байна те? Гэх мэт судалгаа нэлээд их одоо сүүлийн одоо 2-3 жил цацагдж байгаа бол ард ирдэнээс мэддэг болсон байгаа. Ялангуяа тэр огцон мэргэлдэх олон англи киноос хүмүүстийг хүрсэн шүү дээ. Тийм 30 ангитай одоо огцон мэргэлдэх киног бол одоо бид бол одоо Монголын үндэсний радио телевиз захиалга өгөөд ингээ хийлгүүлсэн байж байгаа. Одоо энэ 5 сар дахиад 2 сар давталтын мэдээ бол хийн. А тэгтээ бол бид нар яг нөгөө ард иргэдийн маань үздэг тийм нөгөө ямар цаг гэдэг лээ
пик цаг гэж ярьдаг. Оргил цагаар нь бол цацъя гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр одоо бол ярилцаад явж байна. Монголын мянганы сорилтын сан үзүүлж байна. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн компакт рэк хэрэгжүүлэх дэлхийн 24 орны нэгээр Монгол улс сонгогдсон. Шинэ мянганы шинэ Монгол улсад нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах их үйлсийн гараа ийхүү тавигдлаа. Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах үндсэн зорилготой Монголын мянганы сорилтын сан хөгжил дэвшлийн үндэс болсон иргэний боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хөрөнгийн болон газрын эрхийг баталгаажуулах болон нийслэл хотын гарын бохирдлыг бууруулах чиглэлээр 6 томоохон төсөл хэрэгжүүлж байна. Хөрөнгийн эрхийн төсөл. Хөрөнгийн эрхийн төсөл нь Монгол улсад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, бүртгэлийн үнийн зөв, найдвартай байдлыг хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, нээлттэй байдлаар хүргэх, газар өмчлөл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн үр дүнд иргэд эд хөрөнгөн улсын бүртгэл бүртгүүлгээд зарцуулах цаг хугацаа, гарах зардал бүртгэлийн олон шатад амжилга багасах юм. Хот орчмын бэлчээрийн төсөл. Хот орчмын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн нэгж талбайг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах системийг нэвтрүүлж, газрын эрхийг баталгаажуулан, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, малчид болон төрийн албан хаагчдын ертөнцийн болон хагас ертөнцийн мал аж ахуй хэрэглэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой хот орчмын бэлчээрийн төсөл нь 392 малчдын бүлгүүдэд 350 орчим мянган га бэлчээрийг урт хугацааны гэрээгээр ашиглуулж байна. Автозамын төсөл. Монгол улсын хойд ба урд хилийн боомтуудыг автозамаар холбож, автотээвэр ач харгилтыг нэмэгдүүлэх, зорчигчдын ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автозамын салбарын ажилтан ажиллагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой автозамын төсөл нь Чойр Саншин чиглэлийн 176.4 км зам барилгын ажлыг хийж үүсгэж байна. Цэвэр агаар төсөл. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, сууцыг ашиглуулж, өрхийн түлшний хэрэглээ болон гэр хорооллоос гарч байгаа утааны бохирдлыг багасгах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар агарын бохирдлыг бууруулах томоохон зорилготой цэвэр агаар төсөл нь Улаанбаатар хотын 6 дүүргийн 72 хороодын 150 мянган айл өрхөд 120 мянган эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг борлуулад байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл. Эдийн засгийн тэргуулах салбарт олон улсын төвшөнд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь нөхцөл сургалтын орчин бий болгох. Хичээлийн агуулга, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэн заах арга зүйг боловсронгуй болгох чиглэсэн цогц үйл ажиллагаа Улаанбаатар хот 15 аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 23 сургуулиудад мэргэжлийн боловсрол сургалтын төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Зорилттой сургуулиудаас гадна хот хөдөөгийн 30 орчим сургуульд чадамжид суурилсан тогтолцоог нэвтрүүлж, төслийн хэрэгжилтийн хүрээнд нийтдээ 1500 орчим багш өдрөдөө ажилтны мэргэжлийг дээшлүүлээд байна. Эрүүл мэндийн төсөл. Эрүүл мэндийн төсөл нь Монгол улсын хүн амыг зүрх судасны өвчин, чихрийн шижин, уман хүзүүний болон хөхний хавдраас үрдэгчлэн сэргийлэх, эрт дэлгүүлж онцлох, үр дүнтэй өртөө багтаа эмчилгээгээр хангах, олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, туслан үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэд маягийг хэвшүүлэх чиглэсэн боловсрол мэдээллийн олон талт үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймагт 41 чиглэлээр 11755 эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүдийг сургаж, 13 мэргэжлийн чиглэлээр 427 сургагч багш нарыг бэлтгээд байна. Шинэ зууны шинэ Монголын гэрэл дээрээ хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлцгээе. Тулхтай хөгжил, чанартай амьдрал. Монголын мянганы сорилтын сан.
та эрүүл амьдрах 5 аргыг мэдэх үү? Тэгвэл зүрх судасны болон чихрийн шижээ өвснөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол 1-р хоногт 400 г жимс ногоо хэрэглэж өөгтөс давс сахарын хэрэглээг багасгах. 2-р ариг согтууруулах ундааг огт хэрэглэхгүй байх. 3-р амхнаас татгалзах. 4-р та өдөрт ердөө 30 минут л идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Эцэст нь урьдчилан сэргийлэх хэмжийн үзлэгт тогтмол хамрагдаж хэвших. Ердөө энэ 5 аргыг л та амьдралдаа хэвшүүлж. Тэгвэл та зүрх судасны болон чихрийн шижээ өвснөөс өөрийгөө бүрэн хамгаалж чадна. Та чадна. Ер нь яам одоо цаашдаа энэ эрүүл мэндийн салбар чинь олон цогцоор л яа шүү дээ. Мэдээж одоо тэр нарийн эмчилгээ, одоо онцлогооны том төв өгдөж гэдэг юм туслан зөвшөөрлөгийг чанаржуулах гэл боловсон хүч нээлтэх гэл энэ чиглэл рүү нандна. Тэгээд нөгөө төгөр нөгөө нийгмийн эрүүл мэндийн ингээл цаашдаа ер нь бодлого ер нь ямар шүү чигтээ ер нь явах бол. Одоо бол бид нэр зүгээр эрүүл мэндийн салбарын нэг юм бол цаашдаа ингээ үргэлжлэл ингээл явах шүү дээ. Зүгээр зарим салбар шиг нэг төсөл хэрэгжээл өнгөрөөл ажил нь баг зогсдог байж таарахгүй шүү дээ. Энэ угаасаа яамны бодлогот нь угаасаа тийм чинь яам цаашлаа бодлого залгамжлаад аваад явна тийм ээ. Тэгэхээр энэ төслийн хүрээнд одоо жишээ нь шинээр нэг бөөрийн өвчлөлт гэдэг юм нэмэгдлээ гэж байна. Улаанбаатарын хотын хувьд одоо магадгүй өшгний өвчлөл, агаарын мөхрлөлт, амьсгалын замын өвчлөлүүд ингээл нэмэгдэл явж шүү. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлэх талын сургалт судалгаач гэдэг юм уу тийм боловсрол болох гэл ажил цаашаа ундрах бах та. Ойлгомжтой. Энэ чинь бол ерөөсөө нийгмийн хөдөлгөгч чи юу юм? Энэ чинь хүн шүү дээ ерөөсөө. Тэгээ хүний эрүүл мэндийн чинь хэн хариуцдаг? Эрүүл мэндийн яамны бодлогоор эрүүл мэндийн салбар хариуцж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг төсөл мөслийн хэрэгжил ярихгүй л дээ. Тэгэхээр ерөөсөө энэ чинь яг л хийх ёстой үйл ажиллагаа бол цаашаа явна. Зүгээр хамгийн гол нь одоо тухайн одоо цаг хугацаанд тавьсан зорилтууд стратегидаа л одоо жишээ нь төслүүдийн дэмжлэг авч хамтарч ажиллах тийм ээ. Энэ байдлаар бид нар ажиллаж байгаа. Тэгээ яг би зүгээр саяны Мянган сэрлийн сангийн одоо энэ цэцэрлээ хэлж байгаа дэр эмэлхэд нэмэт хэлэхэд ганц одоо сурал судалгаа биш ер нь бол шийдвэр гаргах төвчний одоо янз бүрийн арга хэмжээнүүд гэдэг маань одоо юу гэдгийг бодлогоо ойлгуулах энэ төр дээр бол манай Мянган сэрлийн сангийнхан бол маш их их санаачлагтай ажилладаг л да. Тэгээд тэр ялангуяа бид нар бол нэлээд ерөнхий юм ярьчлаа. Тэгээд хамгийн энгийн юм ярина гэвэл жишээ нь энэ одоо цусны даралт их хөвчин гэл ингээд ярихад хамгийн энгийн юм л юу юм бэ гэл ингээд ярихаар энэ хүмүүс одоо эхлээ өвчний тухай яриад энэ ерөнхий юм. Гэтэл хамгийн энгийн юм нь ерөөсөө давсны хэрэглээг бууруулчих юм бол зүрх судасны өвчин, артерийн даралт буурал явчихж байгаа хэрэг. За энэ тал дээр бол манай Мянган сэрлийн сангийнхан бол маш их том ажил хийсэн гэж би ойлгож байгаа. Яг тэгвэл одоо та бүхэн мэдээ бидний өдөр тутам мэддэг энэ талханд ордог. За энэ боовонд ордог ч гэдэг юм өдөр болго идэж шүү дээ хүн болгоом. Энд ч одоо тодорхой хэмжээний давсны хэрэглээ, давсны одоо дооц тун гэж юм байдаг. Тэгэхдээ тэрийг бууруулж чадсан дээр. Бүр үндэслэлтэйгээр гаргаад гэтэл тодорхой тэр хэрэглээний үндсэн дээр одоо судалгаа хийж байгаа хэд нар юу гэхээр яг ямар одоо бүлэгт тухайн одоо хэрэглээ дээр одоо тэр давсны хэрэглээг бууруулж чадсан. Тэн дээр зүрх судасны өвчин, даралт буурах өвчин бүгд л ингээл бууж яана л гэж байгаа. Тэгэхээр энэ тэр одоо уламжлалт нэг хэв маягийг бол одоо эвдэгтэр бас их сайн анхаарч байгаа. За сая одоо би нэг хэд хоногийн өмнө ус руу томилтоор ингээ явхад ялангуяа тэр Улсын аймгийнхан бол ерөөсө давсыг бас тань хийж байна. Давстай жинхэнэ ингээл хийгээд байна. Атгаад хийгээд. Тэгэхээр одоо энэ тал дээр бас мөх тавин захирал бас нэг бодлого боловсрол бид нартай хамтарч хийх байлгүй. Яг л тийм чи бүхэл бүтэн одоо ёс заншил явж байгаа юм байна л да. Одоо тэр цайны нэг том ёс байна. Одоо нөгөө цайны нэг уламжлалтыг өгдөг шиг ерөөсөө л давстай цай. Тэгэл бид нар явсан газараа ингээл бахаар үгүй нэрэ тийм ч юм уу гэсэн байдлаар хүмүүс хандж. Тэгээ энийг л өшөөг үнзгөрүүлж бид нар ялангуяа ийм л байдлаар ингээ явна шүү дээ ерөөсөө. Зарим нэг одоо хэвшсэн гэдэг юм уу уламжилсан зүйлийг хүртэл бол бид нэр өөрчлөхөөс аргагүй болчих шүү дээ эрүүл мэндийн хамгаалахын тулд тийм ээ. Одоо юу гэдгийг давсуулхан шиг цайтай айлд орохоор зарим хүмүүс чинь юм үлбийсэн юм гэдгийг ухааны юм ярьдаг шүү дээ. Эрүүл мэндийн талаас нь тайлбарлаад ингээ ойлгуулад үгэх юм бол энэ чинь тэгэл нөгөө эвдэж болохгүй шинжилж болохгүй хэвшил биш шүү дээ тийм ээ. Тэгээ хамгийн хүнд нөгөө үнэтэй юм гэдэг амнаас эрүүл мэнд байдаг. Нийгмийн хамгийн үнэтэй байлг нөрөө хүн учраас энэ тал руу бол анхаарч таарах л байх л та. Тэгээд мэдээж урт удаан хугацаанд ингээд үр дүнгууд цаашлаад гараал явах байх зүгээр. Эхний
байдлаар гэдэг юм уу ямар одоо нааштай өөрчлөлтүүд гэдэг юм үр дүн гараад эхэлж байна уу? Тэгэхээр юу хэлэх вэ гэхээр юу л да. Үнэхээр одоо юу гэдэг малчин ардууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний өөрийнх нь ёс заншил тэр эрүүл байх, байгальтайгаа харьцдаг тэр тогтолцоо бол маань халдаж ирсэн одоо хэвээрээ л байгаа. Үнэхээр хөдөөний ардууд маань бас харьцангуй эрүүл юм бол суучуд бас тодорхой хэмжээгээр тийм. Тэгвэл тэр маань нөгөө тогтмол нөгөө мал аж ахуйтайгаа хөдөлгөөнтэй байдаг, байгальтайгаа харьцаж байдаг. За дээрэс нь нөгөө хоол ундных нь одоо юу гэдгийг бүтэц хуучнаас хадгалж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар сайн юмудаа бол дэлгэрүүлэх хэрэгтэй юм шиг байгаа. За муу юмнуудыг бол үнэхээр одоо зас залруулах хэрэгтэй юм шиг байна. Урд нь бол одоо манай өвөг дээдсүүд маань одоо юу гэдгийг одоо зам бол одоо нойтмах иддэг байлаа шүү дээ үндсэндээ бол тийм. Нэг ёсондоо дотроо гис дотроо цэвэрлдэг, бие сайхан цэвэрлдэг, цагаан эдээ сүү тийм таргаар ингээд хоолчдаг байлаа шүү сайхан. Одоо бол яг л жилийн 4 өдөр нэг мах идчихэж байгаа байхгүй. За энэ ч мэн өргээд өөрт нь одоо хүнд өөрт нь хоруулж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр би яг л тэр ёс заншлыг бас гаргаж ирэхтэй юм шиг байна. Нөгөөдөөс түрүүн бас нэг оногоо байдаг шүү хүмүүс. Нөгөө эхнэр нь ингээд нөхөртөө нөгөө хоолныхон дээж гэл хамгийн дээдлэгийн тосын тий. Тэгээ яг буцалж байгаа тоогоноос халуун градустай. Тэр чинь халуун градус буцалж байгаа юм гэдэг маань 100 градусын халуунтай шүү дээ. Тэр чинь шууд механикаар хоолыг ходоод улаан хоолыг түдэн шүү нэг ясна. Тий. Дээрээс нь яг хөглөөр тосын нөгөөд. Ингээ энэ маань нэг ясна хоол хамгийн одоо сөрөг нөлөө үзүүлэх эрүүл сөрөг ийм юм явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм ёс заншлыг бид нар бас яах хэрэгтэй юм шиг байгаа юм та. Сайн дэврүүлж сааргнуул яах. За төслийн ямар үр дүн гарч байгаа гэхээр бид бол айхтар одоо том үр дүн гарна гэсэн тийм зорилт тавиагүй. Тий. Гол нь одоо суурийг бэхжүүлж үгүй. Тий. Энэ эрсдэл зан үйлийг одоо өөрчлөхийн тулд ард иргэдийн толгойд бид юм хийх хэрэгтэй юм. Хонцорт юм хийх хэрэгтэй юм байна. За тэрэн дээр одоо маш олон тооны түрүүн өөрөө дурдлаа 30 анги тогтсон мэрэгэл кино мэн үү. За 20 одоо компанид ажиллаж улс орон даяар зохион байгууллаа. Орон нутгууд зохион байгууллаа. Тэгээ олон шторкууд бол хийгдлээ. Ингээд цацагдлаа. За тэгээ таниулах материалууд бас бүх сум өрхийн юмгүүд бид тараагдж байна. Ард иргэдтэй өгөх гээд. За үүнээс гадна бол энэ дээр бас юу хэлж дурдах хэрэгтэй гэхэлэр онцлогоо имчилгээнийх нь асуудал дээр бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж ялангуяа нэгэнт өвчлөлтсөн хүн эмчлэх хэрэгтэй болно доо. Тэр энэ төсөл маань дангац эрсдэлрүүд орхих биш. Энд илрүүлсэн өвчин маань цаана эмчлэх тэр тоног төхөөрөмж тэр тогтолцоог нь бас үндсэндээ бас бүрдүүлж өгтөр нэлээд анхаарсан байж байгаа. Аймаг болгоны төвшөнд дүүр болгоны төвшөнд бол шинэ одоо Умаан үзүүний хавдрын урдл өвчнүүдийг эмчлэх бүрэн боломжтой болсон. Тоног төхөөрөмж бид гардуулж өгсөн. Хүмүүсүүдийн сургаж өгсөн эмчнийг нь. За дээрэс нь яг үлээр одоо дараа тэгсэх өвчин одоо гол хүн дээр бол цус харалт байдаг. Өнөөдөр Аз намхан далайн бүсийн дэлхийн нэмээд Аз намхан бүсийн 37 орны дундаа эмэгтэй хүүсэндээ манайх бол цус харалтын нас баралтаар нэгдүгээр байранд явж байгаа. Аимшигт тоо шүү дээ энэ бол. Тэгэхэд энэнийг одоо юу гэдэг яг нарийн дээр тусламж үзүүлэх тогтолцоо Монгол улсад өнөөдөр бол айгүй тутамг байна. Тэгэхээр бол тэгээд энэ тогтцоог бүрдүүлэх үүднээс 3 дугаар ангид зөв судасны төв гэж ярьж байгаа. Цус харуултын төв. За дээрээс нь одоо зөвхний шигдээсийн төв гэж хоёрыг одоо засгийн газрын тогтоолоор ерөнхий яамны сайд нушаар байгуулагдсан. За тэрийг дэмжих үүднээс шаардлага тоног төхөөрөмжийг нь за эрчим нэмжлэгээний тасгуудыг нь за дээрээс нэмж эмнэлгийн ажилтнуудыг одоо сургаад эхэллээ, гадшаа явуулаад эхэллээ бид нар. За дээрээс нь бидний яг л нөгөө эмнэл зүй удирдамж гэж ярьдаг юм бид нар. Нэг ёсондоо яаж амжилах вэ, яаж амжилах вэ гэх хараа. Энийг нь хүртлэн тий олон улсын одоо жишгт нөөцгүүцээр одоо олон улсын зөвлөхүүдэд боловсруулаад ингээд эмчнэрээ сургаж эхэлж байна. Нэг ёсондоо цус харах шин тэмдгийг одоо өрхийн эмчнэр тодорхойлдог болоод тэгээд нэгэн шин тэмдэг гарч ирэх юм бол 3 цагийн дотор арга хэмжээ авдаг. Одоо дэлхийн нийт ингээд тархацсан юм тогтолцоо байгаа байхгүй. Энийг Монгол улсад нэг ёсонд нэвтрүүлэхээр ингээд ажиллаж байна. Тэгсэн тохиолдолд бид яг хөвтлэр тэр одоо цус харж чаддаг улсуудынхаа амь насыг 60%-аар тэр хөдөлмөрийн насын хөдөлмөрийн шадралтыг нь бол 80% бууруулахын боломж бүрддэг юм аа. Үндсэндээ ороод. Бидний ярилцлага үндсэндээ бас өдрөлт тийш хандж байна. Ингээд мянганы сорилтын сангаас тэр эрүүл мэндийн яамнаас тэр ингээд тодорхой бодлого хэрэгжүүлээд зөндөө олон ажил хийгээд ингээд явж байна. Одоо иргэн хүн өөрөө одоо үзэгч юуг анхаарах ёстой гэдэг дээр та хоёр бас нэг товчхон тайлбар хэлсэн. Би ерөөсөө нэг ганцхан үгээр хэлчихье л да. Ерөөсөө хүн эрүүл үжижил амьдрын ажиллана.
Тийм учраас эрүүл мэндээ бол хүн хамгаална. Хамгаалахын тулд өөрөө тодорхой эрүүл мэнд өөрийнхөө мэдрэл үнэлэмжтэй л байх хэрэгтэй. Тийм. Ингэж л хэлээ. Юу нь юу гэсэн үг вэ гэвэл өөрийгөө өвдөхгүй нь сая одоо бүр их тодорхой ярьсан шүү дээ. $1 $6 гэж байгаа ярьсан. $18 юм гарах юм одоо хэдэн юу авахгүйгээр. Тэгэхээр ерөөсөө өвдөхгүй л байх хэрэгтэй. Өвдөхгүй байхад эрүүл одоо хөвшилт суралцъя. Архинаасаа гарыг, тамхинасаа татгал зэ гэдэг юм уу. За тэгээд одоо эрүүл идэвхтэй хөдөлгөөнд одоо бүх нийтээр хамрагдъя. Бүр тэр үтгэл одоо сая хүртэл цагаан хоолны тухай ярихад одоо өнөөдөр сар болгоны 4 сарын 1-нд архихгүй өдөр өж болж байгаа юм чинь сар болгоны 5 дахь өдөр ч гэдэг юм уу цагаан хоолны өдөр өж болохгүй гэж жишээ. Тэгээ ийм байдлаар хүн эрүүл мэндэд өөрөө хов хүн болгон өөртөө болон өрөөлд анхаарал тавья. Тэгэх юм бол хүн эрүүлж чадна. Эрүүлж гэдэг нь улс орны хөгжилд тодорхой хөв нэмэр оруулна л гэсэн үг. Ийм л юм л. За би бол төгсгөл хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгд бол салбар хоорондын хамтын ажиллагаа гэж. Тэгэхээр энэ эрүүл мэндийн ялангуяа халдвар өвчний асуудал, данганц эрүүл мэндийн яамны асуудал биш. Бусад орны туршлагыг харж байхад энэ бол маш олон яам, маш олон салбарын хамтын ажиллагааг бүрдэж байдаг. Өнөөдөр хамгийн бага энгийн жишээлхэд өрхөмж одоо надад зөвлөөд та хөдөлгөөнөө сайжруулаа. Биеийн тамирын дасгал хий гэж. Гэтэл Улаанбаатар хотод амьдрал хүний хувьд би одоо хотын төлөвлөлтөөр одоо нийслэлийн 5 газар шүү дээ, тэ. Газар олгож байгаа асуудал тэнд байж байгаа. Нөгөө гүүх талбай спорт талбай байхгүй болгоцсон, тэ. Тэр орчин байхгүй байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ ч хот орхоос аргагүй болж байгааз энэ ч эрүүл мэнд дээр. За дээрээс нь яг л нөгөө эрчим хүчний асуудал. Улаанбаатар агаарыг бохирдуулж байгаа асуудал, тэ. Гараад гүйсэн чи баахан нөгөө хүсэл төрөгч байхгүй, нүүрс хүсэлтээр дүүрэн ийм агарт гүүхлэр чи өөрөө хордож эхэлж байгаа хүн маань. Тэгэхээр энэ чи маш олон салбарын үнд уялдаа холбоо байгаад байгаа юм аа. Байгаль орчин гэдэг тэ. Тэгэхээр энийг бол бас тодорхой хэмжээний төслийн хүрээнд бол бас бид энэ олон салбарыг татах, ялангуяа халдвар сүвчин дээр анхаарал хандуулах талд нэлээд ажил хийсэн гэж бодож байгаа. За тийм ч учраас өнөөдөр энэ Монгол одоо нийслэлийн засаг даргын 5 газрууд одоо эрүүл хот хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Дээрээс нөгөө нийслэлийн маань цэцэрлэгт хүрээлэн урд одоо байгуулж байна, тэ. За тэн дээр одоо биднээс бас сандаа өгөө бид нар самтарч санал бодоо солилцож байгаа. Данган цэцэрлэг мод байх биш. Тэнд чинь дугууны зам, явган хүний зам, гүйлтийн зам. Гэхдээ тэрийн шинэ ухааны үндсэлтэйгээр тойрог болгоноор уг байх хэрэгтэй байгаа. Одоо 3 км ачаалтай нэг тойрог. Тэгээд 5, тэгээд 7, тэгээд 10 ч байдаг юм уу? Энэ чинь шинэ ухааны үндсэлтэй байгаа байхгүй. Тэгээд зүгээр нэг одоо дугууны зам гэдэг 2 км зам хийчих биш. Явган нэг гүйлтийн замыг бас хийчих биш, тэ? Ийм байх хэрэгтэй. За дээрэс нь юу хэлэх вэ гэхээр нөгөө хүн маань яг эрүүл амьдрах тэр зан үйлийг хаана төвшүүлдэг вэ гэхээр сурагч наснда, оюутан наснда төвшүүлдэг. Тэгэхээр сургууль, ихтэй сургууль гэдэг бол тэр эрүүл амьдралыг төвшүүлдэг орчин байдгийн хувьд тэр спортоор яг энэ наснда сайн одоо хичээллээд өөрийнхөө амьдралынхаа нэг хэвмийг болгоцсон хүн бол сургууль төгсөө гараа ажилд гарсан ч гэсэн ямар ч цугаа очсон ч гэсэн тэрийг хийж идэг байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр боловсролын яам маань төр засаг маань сургууль болгон өөрийнх нь биеийн тамирын талбайтай, заалтай, тий. Ихтэй сургууль болгон одоо спорт комплекстай байх хэрэгтэй. Бассейнтэй, тий. Одоо бүх битүү заалтай, илд заалтай гэдэг. Жишээ нь Путин Оросын одоо манай хойд хөршин Путин ерөнхийлөгч анх ерөнхийлөгч болохтой гаргасан захирам юм тэр. Эрүүл Орос ард түмэн гэдэг бол спортоос эхэлнэ. За тийм учраас би бүх сургууль, бүх дээд сургуулиудыг бол юутай болгоно. Спорт комплекс байгаль өстой гэж юу тушаал гаргаад тэгээд тодорхой хэмжээний нэг ясанда хугацаа өгөөд 4 жилийн хугацаа өгөөд 4 жилийн хугацаанд энэ орчныг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд бол лицензийг чи хаана. Ингэснээр бид нар бол яг Оросын ард түмнийг эрүүлжүүлэх тэр орчныг нь суурийг нь бид нар бэлдэж өгч байгаа шүү гэж ингэ тайлбарлаж ирсэн байхгүй. За энэ ч гэсэн жишгээр бол одоо тэр хандлага руу манай одоо төр засаг хандж байна л да. Жишээ нь одоо манай ерөнхийлөгч ихтэл одоо нэг архихгүй Монгол гэж одоо санаачлаг гаргаад энэ мэдэвтэй явж байна. Архихгүй тэмцдэг одоо олон төрлийн бас байгууллагууд бий боллоо. Энэ үйл ажиллагаа явуулж эхэлж байна те. За дээрээс нь тамхины хууль одоо сая 3 сараас хэрэгжиж эхэллээ. Тэгэхээр төсөл маань бас энэ олон хууль, энэ олон одоо ураг хэмжээнд бас оролцсон. Тодорхой хэмжээний санаа авах, дээрээс нь гадны зөвлөгөүүдийг авчирч ялангуяа тамхины хууль мөл дээр бид нар бол одоо лобби хүртэл хийж ирсэн тий. Тэгэхээр манай эмэгтэй гишүүд маань харин энэ жил одоо маш сайн одоо идэвхтэй өнгөрсөн жил тий. Энийг бол ойлгоод ингээд санаашигтайгаа ажил батлуулсан, богино хугацаанд батлуулсан нь үнэхээр том одоо амжилт энэ бол тий. За хувь хүний хувьд бол юу гэж хэлэх вэ гэхээр хувь хүмүүстэй, зөвчтэй
эрүүл мэнд бол тухайн өөрийн хүний л эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр хүнд бол хамгийн үнцэнтэй юм гэхээр эрүүл мэнд байж байгаа. Урдлын тогтолцоо хожуу одоо өнгөрцөн тогтолцооч коммунист нийгэм, социалист нийгэмд бид ирээд идэг. За тэр үед бол өвдөөдөө улс одоо үн төлбөргүй одоо эмчилнэ гэсэн тийм лозон байлаа шүү дээ үндсэндээ. Тийм учраас юу гэдгийг за одоо ядаа жоохон би таар эмч очоо хөвчий гэдэг байсан. Одоо өөр тогтолцоо авахгүй юм байна бол хэн эрүүл байна? Тэр хүн хождог тогтолцоо. Тэгэхээр одоо улс тэр хариуцахгүй болчиход байгаа байхгүй. Одоо хуучин нөгөө ойлголтоор хүмүүс маань эндвэр хандаад байна шүү дээ үндсэндээ бол. Тэгэхээр тэгж биш. Би өөрийгөө үзүүлэх энэ урьдчилан үзэхд орох хэрэгтэй юм шүү. Би өөрийгөө эрүүл байханд ингэх хэрэгтэй юм шүү. Ерөнхийдөө ингэх хэрэгтэй юм шүү гэдэг юм аа. Өөрөө санаачлаад энэ асуудалд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгэж бол аль нэгэнд буюу тэр тусмаа төр засагт өөрийнхөө эрүүл мэндийг хүн даатгаж болтдоггүй байхгүй энэ бол. Хувийн өөрөө л хариуцах хэрэгтэй. А урд нь төр даадаг байсан байж болно. Одоо бол юу гэдгийг даатгаж болох хамгийн найдваргүй юм чинь тэр шүү одоо нэг юмсан да тийм. А тэгвэл найдвартай эмнэлэг бол төгсгөл хангаж өгөх хэрэгтэй. Эмнэлэг ёстой тэр бол өөр асуудал. За энэ хэлмээр байна. За тэгэхээр үзэгчд маань бас тодорхой ойлголтыг авсан байгаа гэж бодож байна. Тэгэхээр аминдаа хайргуун гэж бол байхгүй. Гисэн эрсдлийн эрүүл мэндийг бид нэр баг өнөөдөр хүртэл ханга хандсаар л ирсэн шүү дээ. Тэгээд нийгмийн бүр дундаж төвшнөөс бүр өвчин эмгээс болоод ядууралд хүрж байгаа айр өргөж олон байгаа тийм ээ. Тэрийг эмчлүүлэх гэж явсаар байгаа л өвчнөө бүр хүндэрсэн. Тэгэхээр бид нэр эрүүл зөв дадал хвшлийг бий болгохын төлөө хүн болгон тэгээд дээр нь бүх салбар болгон хамтдаа л зүтгэх явах хэрэгтэй байна гэдгийг бол бас ойлгосон байх гэж бодож байна. Ер нь зөв дадал хвшлийг бол бий болгох бол цаг хугацааны асуудал болохоос бас болохгүй зүйл биш юм. Бид нар саяхан л йоджуулсан давс гэдэг реклам гарахад сонин хүлээж авдаг шүү дээ. Одоо өнөөдөр йоджуулсан давс хүн болгон л хэрэгэлдэг болчихлоо шүү дээ. Тийм ээ. Өөр давс хэрэгэлж чадхаас тэрүүн шиг хүн болгон зөв хооллолдог, зөв хөдөлгөөн хийдэг, өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг болох байх гэж найдаж чинь. Тэгээ та бүхний ажилд амжилт хүсье. Өнөөдрөө сайхан маргаашиг бүтээхэд эрүүл хүн, эрүүл Монгол улс өөрөө чухал үүрэгтэй. Тэгээд та бүхэнд баярлалаа. За. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн зочноор эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Мөнхбат Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн захирал Мөнх тайвнаар оролцлоо анхаарч үзсэн үзэгчдэнд баярлалаа.